Нөхдөд энэ өдрийн мэндийг хүргэе. За бид нар 2018 оны эсэлтийн ерөнхий шалгалтын бодлогуудыг бодоод дууссан. Өнөөдөр 2019 оны эсэлтийн ерөнхий шалгалтын А хувилбарын эхний 15 бодлогыг бодно. За эхний бодлого. 7 суртал логарифм 7 суртал дүүргийг олно гэсэн бодлого. За логарифмын хичээл дээр А суртал логарифм А суртал Б нь Б байдаг гэсэн учраас бид нарт энэ бол хялбар бодлого байна. 7 гэсэн 2 суурь ижил учраас 4 гэсэн зэрэг шууд бууж ирээд А хариулт маань байх нэ. За 2 дахь бодлого. Хасах 1 3 гэсэн 1 2 хэмжээст матрицыг 5 2 гэсэн 2 1 хэмжээст матрицуудын үр журийг олоорой гэсэн бодлого байна. За матрицын үр жур маань яаж олдог вэ гэхээр эхний гишүүнийг энэ гишүүнээр үржүүлээд хоёр дахь гишүүнийг энэ гишүүнээр үржүүлээд хооронд нь нэмдэг. Тэгэхээр хасах 1-ийг 5-аар үржүүлээд 3-ыг 2-оор үржүүлээд хооронд нь нэмэхээр 1 гэсэн 1 хэмжээст хариу гарах нь байна. Энэ хариу маань Б хариулт маань байх нь байна. За 3 дахь нь дараах функцүүдээс аль нь хасах 2-ны бигээс 2-ны б засварт синус x функцийн уруу функц болох вэ гэсэн асуулт. За y тэнцүү синус x функцийн уруу функц гэдэг маань энэ функцийн уруу функцийг олно гэсэн үг. Тэгэхээр арк синус. Ер нь альва синус, косинус, тангенс функцүүдийн уруу функц маань арктай байдгаа гэд. Арк синус, арк косинус, арк тангенс, арк тангенс гэсэн функцүүд байдаг учраас А хариулт маань зөв хариулах нэ. За дараагийн бодлого маань А, Б олонлогуудын ядаж нэгэнд нь хариулдаг элементүүдийн олонлогийг уг олонлогийн юу гэдэг вэ гэсэн асуулт байна. За мэдээж аль нэгэнд ядаж нэгэнд нь гэдэг маань аль нэгэнд нь хариулагддаг байж болно гэсэн. Хоёуланд нь зэрэг хариулагдах юм бол огтлцол байдаг. Ядаж нэгэнд нь хариулагддаг бол уг хоёр элементийн нэгдэл байна. Тэгэхээр C хариулт маань зөв байх нэ. 5 дугаар бодлого. Y тэнцүү 2x куб хасган синус x функцийн уламжлалыг олоорой гэсэн. За 2x кубын уламжлал маань цээж бодлого. 2-ыг 3-аар оржуулахаар 6x квадрат хасган синусын уламжлал косинус x. Тэгэхээр Б хариулт маань зөв байх нэ. За мэдээж ихний 10 хэдэн бодлого бол хялбар бодлого байгаа. Сүүл рүүгээ арай бодлоготой бодлогод байгаа. За 6 дугаар бодлого. А вектор маань хасах 1 хасах 2 3 гэсэн координаттай, Б вектор маань 1 хасах 2 хасах 3 гэсэн координаттай бол ялгуурыг олгоно. А, Б векторын. За харгалзуулаад шууд хасдаг. За тэгэхээр хасах 1-ээс 1-ийг хасахаар хасах 2, хасах 2-оос хасах нь хасах 2 гэхээр 0, 3-аас хасах нь хасах 3 гэхээр нэмэгдээд 6 гэсэн. Хасах 2 0 6 гэсэн хариу маань А дээр нь ах нэ. А хариулт маань зөв байх. За 7. Цилиндрийн суурийн радиус нь 4 дм, өндөр нь 4 дм бол тэнхлэг огтлын талбайд хэдэн дм квадрат вэ гэсэн бодлого. За хэдүүл энэ бодлогыг ярилцъя. За цилиндр зурлаа. Цилиндрийн суурийн радиус нь 2, өндөр нь 4. Тэгвэл бидний тэнхлэг огтлыг ялгаар зурх юм бол радиус хэмжээтэй, өндөр нь h гэсэн хэмжээтэй ийм тэгшүүнцэгт үүснэ. Биднийх дээр радиус нь 2 учраас 2-ыг 2-оор үржүүлэхээр 4 дм, өндөр нь 4 дм гэхээр квадрат болоод 16 дм квадрат гэсэн Е хариу гарах нэ. Тэгэхээр геометрийн бодлого бодохдоо дандаа яах нь огтлолоо сайн ялгаж зурж байгаарай. За 8 дугаар бодлого. Өгдлийг эгш навчны диаграмаар үзүүлжээ. 7-цыг олно уу гэсэн байна. За энэ маань юу гэсэн үг гэхээр 18 19 24 26 28 33 34 34 35 38 47 49 58 59 67 68 69 гэсэн утгуудыг
бид нар иш навчны диаграмаар үзүүлсэн байна. За энэ бодлогыг бодохдоо далайц гэдэг нь хамгийн их утгаас хамгийн бага утгыг хассан. Хамгийн их утга гэдэг нь 69 учраас 69-ээс 18-ыг хаслаа 51 буюу C хариу гарах нэ. За 9 дугаар бодлого. Энэ илэрхийлэл хэлбэрчлэг. За 8 дугаар ангиас эхлээд олон гишүүнтэй аль бүр илэрхийллийг хэлбэрчлэх бодлогод үздэг. За эхний хоёр байна. Эхний хоёр томьёосоор энийг үржүүлэхээр А-гаас хасах нь 16 гарна. Энийг томьёогоор задлахаар 64-өөс хасах нь 16 нэмэх нь А квадрат. Энэ урдаа хасах тэмдэгтэй учраас хаалт задлахаар А квадрат хасах нь 16 хасах нь 64 нэмэх нь 16 хасах нь А квадрат. За тэгээд нэмэх хасах тэмдэгтэй эсрэг тэмдэгтэй тоонууд хасагдаад хасах 64 гэсэн хариу гарч байна. Хасах 64 гэсэн хариу маань дээдээр нь байна. За дараагийн бодлого 10 дугаар бодлого. К 0.16 үед энэ үр журийг олоо гэсэн бодлого. За мэдээж зэрэг дүрсээр чинь К-гийн 3-1 үржих нь К-гийн 6-1 болоод ижил суурьтай зэргүүдийг нь нэмдэг. За К суурьтай 6-ны 2-оор өгөхөр 6-ны 3 буюу К-гийн 2-ны 1 буюу язгуур дор К болно. 0.16-гаар орлуулахаар 0.4 гэсэн хариу гарна. Энэ хариу маань А дээр нь байна. За 11. За комплекстэй орж ирж байна. 12 дугаар ангийн хичээл. Z тэнцүү I-гийн 2018 зэрэг дээр нэмэх нь 2I-гийн 2019 гэсэн тоог аль мөчд орших вэ гэсэн асуулт байна. За энэ бодлогон дээр өвөл үтсэн бодлогоо мартсан байж магадгүй. За I квадрат нь хасах 1 байдаг. I-гийн 4 зэрэг тэгвэл хасах 1-ийн квадрат буюу нэмэх 1 байдаг. За 2018 гэснээр бид нэр задлая. 2016 дээр нэмэх нь 2 буюу үржүр хэлбэрээр задлахаар I-гийн 4 зэрэг 504-ийг үржих нь I-гийн квадрат болгож задлалчлаа. 2016 гэдгээ үржүр хэлбэрээр задлаа. I-гийн 4 зэрэг чинь 1 учраас 1-ийн 504-ийг хасах 1-ээр үржүүлэхээр 1-ийн хичнээн зэрэг 1 тэгээ хасах 1-ээр үржүүлэхээр 1 хасах 1 гарнаа. За 2019-ийг бас адилхан задлаа. За тэгээ I куб бол 1 куб A квадрат үржих нь I болгоо задлалчлаа. Тэгээд 1-ийг үржих нь хасах 1 үржих нь I гэхээр хасах I боллоо. Хамгийн сүүлээр. За одоо ингээ орлуулчаар 2018 маань хасах 1 гарсан, нөгөөх нь хасах I гарсан. Тэгэхээр хасах 2I. Энэ маань геометр дүрслэлээр энэ өмнөх коэффициентууд нь координатын утга нь болдог учраас хасах 1 хасах 2 буюу 3 дугаар мөчийн тоо байх нэ. За энийг бодохын тулд 12 дугаар ангийнхаа сурвалжиг дээр геометр дүрслэлээс анхаарал тавиарай. Бид нар энийг 2 дугаар үйлрэлд үзээд амарчилсан. За 12 дугаар бодлого. А, Б нь ийм утгатай бол энэ илэрхийллийг хэлбэрчилж утгыг олоорой гэсэн бодлого. За мэдээж энийг шууд тоогоо орлуулаад боддог хүүхдүүд байдаг. Гэхдээ хэлбэрчлээд орлуулвал хамаагүй хэлбэрхэн байдаг. Аливаа илэрхийллийг. За одоо энийг хэлбэрчлээ ихнэ. Тохируулан үржигдэх өглөө ийм боллоо. Энэ хоёр хураагдлаа. А дээр нэмэх нь Б хуваах нь А-гаасан бэ. Үржүүлэхээр А-ны 1 буюу энэ Б-г юроос орлуулах шаардлагагүй шууд 5-ны 1 гэсэн хугацаа очиж байна. Бид яаруу гарах нь. Тэгэхээр ийм илэрхийлэлд дандаа яах нь илэрхийллийг хэлбэрчилсний дараа орлуулж байгаарай гэсэн үг. За 13. Синус 73, косинус 77, синус 17, косинус 13 гэсэн матрицын тодорхойлогчийг олгоно. За энийгээ би А матрицгээ үзчихье. Тэгвэл А матрицын тодорхойлогч маань ийм хэлбэртэй болно. За энэ дээр нэмж хэлэхэд синус 17 гэдгийг би синус 90-ээс хасах. За эхлээд тодорхойлогчсоор энэ хоёрыг үржүүлэх хэрэгтэй. Синус 73-ыг үржих нь косинус 13, хасах нь энэ хоёр байх хэрэгтэй. Тэгэхээр хасах энэ байна. За одоо синус 73 косинус 13 бол энэ хэвээрээ нарын юг болохоор 17 градусаад 90-ээс хасах нь 73 гэхээр косинус 73-тай тэнцээ эмэгтэйлийн дамын ашиглах гэж байна.
Косинус 77 болохоор 90-ээс засах нь 13 гэж байгаа. Синус 13 болгоод энд өвчлээ. За тэгээд энэ маань энэ дээдлийн энэ томьёо ёсоор синус 73-аас 13 буюу синус 60 язгуур дор 3-ыг хуваах нь 2 болох нэ. Энэ дээр эмхтгэлийн томьёо мэдэх ёстой. Энэ синусын аргументуудын нийлбэр ялгуурын томьёог бас мэдчих ёстой. Ингэсэн хүн бол энэ бодлогыг бодно гэсэн үг. За 14 дугаар бодлого. Энэ функцийн тодорхойлогдох мужийг олно гэсэн бодлого. Язгуур дор бутархай хэлбэрийн функц. За бутархай хэлбэрийн функц, ийм хэлбэрийн функцийг язгуур дор илэрхийлээ эерэг байна. Бутархай хуваар нь тэгээс ялгаатай энэ хэлбэрт оруулж өччих ёстой. За өгсөн бодлого бид нар оруулж өчлээ. Хуваар 5-аас ялгаатай гэдэг маань энэ дээр илэрхийлсэн байна. 5 дангаараа цагаанаараа зурагдсан байна. Хүртүүрийн тоо тэгтээ тэнцэж болох учраас энийг харлуулж зурсан байгааг харж байгаарай. За тэгээд интервал бодохоор 5-аас их тоо 6-г аваа шалгахад энд нэмэх хуваарт нь хасах байна. Нэмхийг хасах туваахаар хасах. Тэгээ энд нэмэх энд хасах гарч байгаа. Эергийг ав гэсэн учраас нэмэх тэмдэгтэй. Тэгээ нэг шийд нь ороод нөгөөх нь ороогүй гэхээр Б хариу гарах нэ. За 15 дугаар бодлого. Ийм тоонууд геометри прогресс үүсгэх бол Q-г олоо гэсэн бодлого. За геометри прогрессын чанар ёсоор альва дундлын гишүүний квадрат нь захын хоёрын үрж хүртээ тэнцүү. За одоо энэний дараа бүх тоонууд зэрэг дэвшүүлэхдээ үржигдүүн төсбөрийг зэрэг дэвшүүлээд энийг яах нь язгуураа 3-1 хэлбэртэй болгосон. За тэгээд төсбөрийг зэрэг дэвшүүлчихээр ийм болно. За x-ийн 3-2 нь энэ 2-ын 3-2-ыг нөгөө талд хуваагаад өгөхөр зэргүүдийг хаснаа гэсэн үг. Тэгэхээр 2-ын 3-8. Хоёуланд нь 3-1 зэрэг байгаа учраас x квадрат нь 2-ын 8-тай тэнцүү. Тэгэхээр 2 зэргийг нь авчаар x нь нэмэх хас 2-ын 4 зэрэг буюу нэмэх хас 16 гарах нь байна. За энэ өсөх прогресс гэсэн учраас хариун дээрээс дандаа эергийг нь аваарай гэсэн. За тэгээд энэ 2 дахь B2-ыг B1-т харьцуулсан маань Q байдаг учраас энэ бодлого маань энэ жишээлчин нэг язгуур дор оруулчихаар 2-ууд хураагдлаа 3 язгуур дор x буюу нэмэх хасах 3 язгуур дор 16 нэмэх хасах 2 3 язгуур дор 2 буюу энэ маань сөрөг утга нь бол орохгүй. Яагаад тэгэхээр өсөх прогресс гэсэн учраас эерэг утгыг нь авч байна гэсэн. За ингээд хүүхдүүдээ эхний 15 бодлогыг багш нь тайлбарлаж өглөө. B, C, D вариантын 15 бодлогуудаа бодоорой гэсэн үг шүү. За баярлалаа.